Сайн байцгаана уу? Геологч Батхан Уянчвэн Imago болон EMX deposit leapfrog програмуудын интеграцчлаар геологийн танилцлыг оновчлох сэдвийн хүрээнд вебинар хүргэж байна. Тус вебинар тухайн 3 програмын хоорондын интеграцийг та бүхэнд харуулах болно. За тэрдэг компани геолог, геотехник, уул уурхай, байгаль орчны инженерийн салбарт орчин үеийн техник технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой геологийн зөвлөх үйлчилгээний компани. За энэ дундаас Sequent компани бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд танилцуулъя. За Sequent компани нь болохоор визуал өгөгдлийн шинжлэх ухааны програм хангамж бөгөөд дэвшлээ технологиудад хамтран ажиллах боломжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй дэлхийд тэргүүлэгч компани байдаг. За бид олон төрлийн өгөгдөл төр ажилладаг. Тухайн өгөгдлүүдийг геологийн ойлголтод буулган хувиргаж, цаг тухайд нь шинжилэл өөрчлөлтүүдийг хийж, шийдвэр гаргацдаг бодит үнцэнтэй мэдээлэлээр хангах зорилттой. За эрсдэлт өндөртэй асуудлуудыг шийдэх, аргачлал, дүгнэлт, дүрслэл, анализуудыг мөн гаргах боломжтой. Мөн төслийн үн цэнийг нэмэх, утга учирыг илүү геологийн үнд ойр болгох, эрсдлийг бууруулах даваа талтай ийм програм хөгжүүлдэг компани байна. За Sequent-ийн програмуудыг харах юм бол уурхайн илэрл болон хайгуулын төвшнөөс уулзах хаах хүртэлх бүх үе шатанд ашиглах боломжтой програмууд байдаг. Энэ дундаас бид нар дараа deposit болон Imago болон leapfrog програмуудыг танилцуулъя. EMX deposit нь өрнөлөг болон цэгэн мэдээллийн удирдлагын үйлэн суурьтай систем бөгөөд хайгуулын өгөгдлийг цуглуулах болон баримтжуулах, төслийн явцыг хянах, чанарын болон чанарын баталгаа хийх, дээжийн үр дүнг удирдах боломжтой ийм шийдэл байдаг. За Imago нь бол геологийн зурган файлуудыг каталогжуулах, удирдах зорилттой үйлэн технологи дээр суурилсан шийдэл бөгөөд зургийг үзэх болон хянах явцыг илүү хурдан, за хэлбэр болгохын зэрэгцээ том хэмжээтэй файлуудыг дэмждэг ба зургуудыг геологийн болон бусад үйл ажиллагаатай холбох боломжийг олгодог бөгөөд зураг баримтжуулалтыг хийх явцыг хэлбэршүүлгээрээ даваа талтай юм а. За leapfrog програм нь геолог уул уурхайн төслийн бүх шатанд дах цооногийн болон бусад төрлийн өгүүлбэрүүдийг үр ашигтай боловсруулан геолог, геотехник, структур, гидрогеолог болон бусад шаардлагатай 3D загварыг үүсгэх зориулагдсан програм хангамж юм. За ингээд Imago болон leapfrog програмуудын хоорондын интеграцийг хэрхэн хийхийг харуулъя. За Imago болон leapfrog програмуудын интеграцийг дараах байдлаар хийнэ. За та эхлээд Imago Sequent.com буюу Imago портал дээр өөрийн цааны зургуудаа аплод хийж оруулсан байх шаардлагатай. Энэ дээрээс та цооногийн зургнуудынхаа image type болон image type болон workspace болон dataset-ийг мэдчих ёстой. За үүний дараа leapfrog програм руу ороод өөрийнхөө төслийг нээн. За өөрийн төсөл дээрээ төслийн leapfrog-ын зүүн талын project tree дотор дэрэл хол дата дээр маус хоёроо дараад add core photo link гэж байгаа. За энэ дээр маус нэгээ дарна. За энэ дээр Imago гэдэг програмаас сонгоод OK тавчийг дарлаа. За энэ гарч иж байгаа цохон нэр та ямар subscription-ы, ямар workspace дээр байгаа цооног вэ гэж өөргөө цооны мэдээллээ энэ дээр бүглэж өгнө. За энэ дээр core box width and cropped гэдгийг сонгож өгье. За энд бол хэмжих нэгж unit meter гэж сонгож өглөө. За ингээд OK тавч дарлаа. За ингээд OK тавч дарахад project tree дотор Imago link болон дээр болон Imago програмын логотой ийм шинэ товч төслөр үүссэн байгаа. За энэ товч дээр дарахад зүүн талд Imago panel буюу ийм шинэ цонх нэгдэж байгаа. Энэ цонхон дээр хэрвээ та ямар нэгэн интерваллаа сонгвол тухайн интервалд харгалзах зургийг сонгож үзүүлнэ. За жишээлбэл энэ интервал дээр даръя. За энэ интервал дээр дарахад тухайн интервалын 23-43 метр дэх харгалзах зургийг нь бидэнд харуулж байна. За мөн энэ тухайн цооногийн 3D битийн хойно гарч иж байгаа энэ цэнхрийг харж байгааз. За энэ цэнхрийн уртдах зургнууд гэсэн. Хэрвээ би нэг зум аут хийвэл тухайн цэнхэр маань уртуулж томсно. Хэрвээ зум хийвэл ойртно. За тухайн энэ цэнхрийнхээ өнгийг солиё гэвэл энэ дээрээс та хүссэн өнгөө өгөөд сольж харах боломжтой. Мөн яг тухайн энэ зургаа өөрчлөлмөөргүй хөдөлгөмөөргүй байх юм бол энэ чоошин дээр дараад чойлох боломжтой. За мөн энэ панелаа бусд нь ингэж гаргаж ярьж хармаар байвал
энэ дээр дараа та тусна гаргаж ирээд энэ дээр том жижигийг тохируулаад харах бас боломжтой. За буцаа гэвэл саяны товчон дээрээ дарчихна. За мөн Leapfrog-ийнхоо 3D модуль дээрээс та тухайн сонирхолтой биетийнхээ зургийг нь харах боломжтой. Шууд гүйлгээд эсвэл Imago Panel буюу чиний гарч ирсэн цонхон дээрээсээ цооныхоо зургнуудыг гүйлгэж за энэ хамгийн сонирхолтой зүг хэсэг байсан энэ хаана вэ гэдэг ч юм уу гэх мэтчлэн шууд зурган баримтлуулалтынхаа зургийг мөн эндээсээ шууд харах боломжтой. За бүр хүсвэл image type дээр дараад width uncropped буюу тухайн зурганы төрлөлөө солиод downhole view буюу анхдагч байдлаар нь бүр мөрөөр нь таснаар нь харах бас боломжтой. За үүнтэй адилхан Leapfrog маань шууд тухайн интерфейсэнд тааруулаад зурнууд маань өөрчлөгдөж харагдж байгааг та бүхэн харж байгаа байх. За мөн хүсвэл Open in Imago гэдэг Imago portal руугаа шууд шилжих бас боломжтой байгаа. За мөн Imago дээрээс 50 санж бүрийн давмгаалж байгаа өнгөөр нь хэдүүлээ өнгөний код гаргаж тэрийг Leapfrog програмтай холбох боломжтой. За тэрийг хэрхэн хийдгийг та бүхэнд харуулъя. За эхлээд та бүхэн Imago portal дотроо шинээр attribute үүсгэх ёстой. За энэ дээр хэдүүлээ color core box гэж үүсгэе. За энэ дээр болохоор get color try color. За тэнгуутаа тухайн үүсгэсэн хоёр attribute-ийнхаа type-ыг нь хэдүүлээ энэ дээр нь дарж агаад color буюу өнгө гэж сонгож өгнө. За мөн тос бүрчлэн сонгож өгнө. За ингэж color core box гэдэг чинь attribute үүсгэсэн attribute-а хэдүүлээ өөртөөхөө зургийнхаа image type-тай холбож өгнө. За энэ image data definition хэсэг рүү ороод image type дээр дараад core box буюу өөртөөхөө зурганы төрөл дээр очиод хамгийн доор нь attribute definition гэж байгаа. Энэ дээр болохоор color core box гэдээ сонгож өгнө. За үүний араас definition хэсэг дотроос advanced settings-ийг асааж агаад энэ dominant color буюу давмгаалж байгаа өнгө гэж байгаа. За энэ дээр хэдүүлээ таны үүсгэсэн attribute-а сонгож өгнө. Width дээр нь width, хураа дээр нь dry color гэх мэтчлэн. За ингэж сонгож өгсөний ардаас нь нэг refresh хийгээд тухайн цооногоо сонгоно. За тухайн цооног дээрд нь саяны color буюу өнгөний мэдээлэл ороогүй байвал хэдүүлээ хамгийн доотлын image tools хэсэг рүү ороод саяны цооног дээрээ image purchase repurchase image-ийг хийх ёстой байгаа. За бүх зургуудыг сонгоод repurchase гэлээ. За болчлоо. За үүний дараа хэдүүлээ image хэсэг рүү ороод за энд color core box гэж орсон байгааг харж байна. За энэ дээрээс width color-ын дараа таръя. За энэ харах ороогүй байх шиг байна. За refresh хийгээд үзье. За энэ маань болохоор бас нөгөө үүлэн системд суралцдаг учраас таны интернеттэй хамааралтай шинжилэлтүүд маань хийгддэг байгаа. За энд бидний width color гарч ирсэн байна. За ингээд харуул тухайн хайрцагны давмгаалж байгаа өнгийг бидэнд гаргаж ирсэн байна. За үүний дараа бид нэр энэ Imago дээрх энэ өнгөний attribute датагаа татах хэрэгтэй. Татахын тулд хэдүүлээ эхлээд Imago Connect програмыг өөр дээр суулгасан байх шаардлагатай. За Imago Connect програмаа дуудаж энэ дээрээ өөрийнхөө sequence account-аараа бас мөн адил нэвтрэх хэрэгтэй. За энэ дэр өөрийнхөө организационыг сонгоод за зүүн талд бол бид нэр зураг экспорт болон апплод хийх юм боломжтой байгаа. За эндээс бид
export attributes гэдгийг сонгоод за энэ дээрээс тухайн өөртөө төслийнхөө атрибутыг заагаад өгөх хэрэгтэй болно. За мөн ямар файл дээр ямар фолдер дээр ямар нэртэй байх вэ гэдгээ зааж өгөөд даунлоод дарна. За энд нийт экспортыг attribute экспортыг болчлоо. За үүний дараа хэдүүлээ Leapfrog програм руугаа ороод тэгэл бол дата дээрээ import from file interval value. За эндээ саяны татсан CSV файлаа дуудаж ирнэ. За эндээс хэдүүлээ өмнө оруулсан дата учраас all ID болон from to. За тэгээд өмнөний код буюу xcolor гэдэг өмнөний кодоо заагаад өгнө. За ингээд finish дараад import хийчихнэ. За үүний дараа бидний дээрл бол дата дотор саяны өмнөний маань код маань ороод ирж байгаа. За үүнийг дэлгэцэн дээр дуудаад харъя. За эндээс бид нар mix solid буюу mix solid болгодог товчон дээр дараад харъя. За ингэж харвал бидний сая энэ Imago Portal дээр үүсгэсэн энэ зурагнуудын маань дамгаалж байгаа өнгөнүүд маань Leapfrog програм дээр оруулаад ингэж харагдаж байна. За энийг мөн image streaming буюу Leapfrog-ийн Imago-той шууд холбоод ингэж харах бас боломжтой байгаа. Ямар дээжийг ямар өнгөөр Imago манд төлөөлүүлж гаргаж ирснийг мөн хэдүүлээ ингэж харах боломжтой байна. За ингээд Leapfrog болон Imago програмын интеграшныг хийж үзлээ. Ойлгомжтой байсан гэж найдаж байна. Баярлалаа. За одоо та бүхэндээ Imago болон MX Deposit програмын хоорондын интеграц хэрхэн хийх талаар харуулъя. За эхлээд бид нар MySequence.com-оор нэвтэрч орж харах боломжтой. За энэ дээр өөрийнхөө Sequence account ID-гаар нэвтэрч орно. За мөн ороод энэ дээдлийн булан дээр дараад Open MX Deposit дарж болно. За тус цонх гарч ирнэ. Эсвэл та app.zig MX Deposit.net гэдэг вебээр шууд нэвтэрч орох боломжтой. За MX маань болохоор шинэлэгдсэн харагдах байдал нь ийм харагдаж байгаа. За одоо эндээс хэдүүлээ өмнөх вершн руу шилжиж харуулъя. Тэгэхэд бол өөрийн нэр дээр дараад go to all tab эсвэл энэ дээр дараад MX Deposit гэж харах боломжтой. За ингээд манай MX Deposit дээр нэвтгэлээ. Ерөнхий notification харах, таны project дээр юу болж байгааг харах хэсэг маань энд байна. За мөн project summary буюу танд нийт хэдэн цоног өрнөдөж байгаа тухайн цоноос нь хэдэн зэрэгдээж авч байгаа зүйлүүдийг та энэ project summary дотроос тус графикийн дагуу харах боломжтой. За drill hole хэсгээр нь танд хэдэн цоногийн мэдээлэл, тухайн цоногийн мэдээлэл энэ дээрээс edit болон хийх боломжтой. За мөн цэгэн дээжийн мэдээлэл оруулах боломжтой. За мөн дээжийн dispatch үүсгэж лаборатори руу явуулах боломжтой. Эрсэн дээжин дээрээ QA/QC хийх боломжтой. За import болон export хийх боломжтой. За мөн өөрийн датан дээрээ мэдээж тайлан гаргаж авах боломжтой байгаа. За эндээс хэдүүлээ бид нарын интеграшн хийх цаанаг бол Azure 1 гэдэг цаанаг байгаа. За тухайн цааныгийн geology мэдээллийг нь харъя. За энэ бол geology бичиглэл нь байна. За энэ дээр хэдүүлээ шинээр нэг баган нэмээд тэр баган дээр Imago-гийнхаа зургийг оруулж холбох ёстой. За тэгэхээр тулд эхлээд өөрийн нэр дээрээ дараад integration хэсэг рүү орно. За энд Imago аппликейшны лого байгаа. За энэ дээр connect гэж дараад өөрийнхөө Imago ID-г пассворттай энд оруулж холбож өгнө. За ингээд холбогдлоо. За үүний араас хэдүүлээ өөртөөхөө одоо
логийн хүснэгтэн дээр шинээр баг нэмэх хэрэгтэй. За ингийн тулд хэдүүлээ өөрийн нэр дээр дарж агаад таблет хэсэг рүү орно. За энэ дундаас геолог буюу геологийн бичиглэлийн хэсгийн тайб руу орлоо. За энэ дундаас oil geology гэдэг нь бидний ашиглаж байгаа геологийн таблет байна. За энэ дээр add new column гэж дараад за энэ дээр imago file гэж байгаа. За энэ дээр болохоор тухайн багныхаа нэрийг өгнө. За мөн тухайн одоо таны ашиглаж байгаа цооны зураг аль workspace-ийн аль data set-д байгаа вэ гэдгийг та эндээс сонгож өгнө. За сонгож өгөө save товчийг дарлаа. За энд бидний сая үүссэн баг нь маань орсон байна. За энэ багнаа мөн хаана байрлуулах боломж хармаар байгаагаа та сонгож өгч болно. За ингээд save close хийгээд хаалаа. За үүний араас хэдүүлээ drill hole хэсэг рүү ороод Oliver 1 цаанаг руугаа орлоо. За бид нарт энд шинээр нэг баг нь ороод ирсэн байна. Энэ бол core photo. За энд одоо зургнууд маань болохоор хараахан орж ирээгүй байгаа. За зургнуудаа оруулахын тулд дараах 3 цэг дээр дараад sync all interval image deposit and imago товчийг дарлаа. За нийт 33 зураг орсон гэж үзэж байна. За хэдүүлээ одоо 67.60 м-ээс 205.64 м хүртэлх энэ тухайн каталогийн зургийг харъя гэд хойтлын зурган дээр маус нэгэ тавших хэрэгтэй. За тэгвэл тухайн каталог хамаарж байгаа бүх зургуудыг танд харуулж байна. За энэ дээр мөн зураг тус бүрчлэн томруулан харах боломжтой. За ингээд ямар зураг байна гэдгээ та шалгах боломжтой. Мэтчлэн. За ингээд imago болон image deposit програмуудыг хооронд нь интеграц хийж сорлоо. За бичлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа.